Сайн бацхан үзэгчтэй та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Монголын үндэсний кино урлагийн зөвлөл ТV стилүүстэй хамтран Монгол кино нэвтрүүлгийг та бүхэндээ цувралаар хүргэж байгаа. Ээлж дугаар маань эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийг бэлтгэн орон даяар үзэгч та бүхэндээ хүрэхэд Denk Pharma-гийн Kera Magnesium бүтээгдэхүүн бид нартай бас хамтран ажиллаж байгааг дуулахад таатай байна. Бид нэр энэхүү нэвтрүүлгээрээ Монгол үзэгчтэй 2020 оноос хойш үзэгчтэд хүртэл болсон кинонуудаас онцлон та бүхэндээ хүргэж байгаа. Энэ удаагийн дугаарт ямар киног онцлон та бүхэнд хүргэх гэж байгааг одоо хамтдаа харцгаая. Нэвтрүүлгийн маань студид Дурсаж яваарай киноны зохиолч, найруулагч, продюсер маань хүрэлцэн ирсэн байна. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За Дурсаж яваарай гэдэг энэ киног олон үзэгчдэд үзсэн, үзээгүй байж магадгүй. Гэхдээ бүгдээрээ киногоо үзүүлэхээс өмнө яг одоо энэ ярилцлагаараас дамжуулаад бас яагаад заавал бас энэ киног үзэх ёстой юм бэ гэдэг олон шалтгааныг үзэгчдэд бас хүргэх юм аа. За хамгийн түрүүнд энэ киног яагаад хийх болсон бэ гэдэг асуултыг найруулагч Ган Ачир таммаар байна. Би 2012 онд NTV телевизэд ажиллаж байсан. Тэгээд тэнд нөгөө номын тухай нэвтрүүлэг хийж байгаад амин чим тахтаа анхтыг тааралдчихлаа. Тэгээд надад нэг мань хүн номоо дурсгаад одоо мань хүн гэж ярьж байгаа шүү дээ. Тэгээд энэ донд жаалхуу ном 2 гэж нэг ийм тэмдэглэл байсан. Тэр бол юу гэдгийг амин чим дахын ер нь яг номон дуртай болсон. Тэгээд хүүхэд байгаас эхлээд унсан номуудынхаа тухай. Тэгээд тэр номууд ер нь тэр номноос яг юм хүм болж төлөвшөхөд тэр авсан тэр мэдрэмжүүд тэр олон зүйлсийнхаа тухай байсан. Тэгээд тэр дунд тэр 90-ад оны ихэнх үед номыг их тэгж хомроглон устгаж урагшаа гаргаж ирсэн. Тэгээд нэг өөрөө тэрийг бас товчхон ярих бах нэг тийм жижигхэн ажилд орсон тухай. Тэгээд тэр өөрөө нэг надад амар юм хүчтэй эмзэглэл төрүүлсэн л дээ. Тэгээд нөгөө яагаад чинь энэ яг энэ надад хүчтэй мэдрэгдсэн эмзэглэлийг би ингээд үзэгчдэд кино болгож үзүүлэх нь айгүй чухал юм байна л гэсэн тийм бодолтой. Тэг яг үнийг хэлэхэд нэг ч кино хийж үзээгүй. Тэг ингээд кино гэж ер нь би чинь яг 22 настай л анх найруулагч гэж мэрэгжил байдгийг мэдсэн те. Тийм хүний хувьд эн чинь нэг юм сонин ертөнцгүй тэрнгээрээ явж байгаад намайх руу би ингээд яриад би нөгөө тантаа тэгж танилцчихсан ингээд байна. Тэг эн чи яг юм кино болох юм байна гэсэн чинь бүтэхгүй наадах чинь нэг тэмдэглэл байгаа ингээд тэгчихсэн байна. Тэгээ тэрнээс хойш яг энэ зохиолоор өвчлөөд ингээд 5 жил явж байсан. Тэгээд энэ чинь 5 жил ингээд бичгээд би нэг уран зохиол суурьтай учраас ингээд янз янзаар бичиж үзэж байгаа юм. Тэгээ яг нөгөө хамгийн гол нь тэр 90-ад онд номыг яагаад устгах болсон, яагаад ингэсэн гэдэг тэр нэг юм сонин юм асуултууд байсан. Тэгээд ер нь тэр нийгмийн тэр нэг үед юу болсон юм бэ гэдгийг номын хариул бас их сонин баг гэж бодож जैन те. Тэгээд гол нь нөгөө зохиол болохгүй болоод ингээд явжсэн чинь би ингээд нөгөө их нэртэй ингээд
нэг баг багтаа тэгдэг байсан, ингэдэг байсан гэж ирсэн чинь чи ингээд солиорол яваад байдаг. Тэгээд наад наатахаа хальчаач гэсэн бохоо. Тэгээ ерөөсөө тас гэж буугаад тэгээ нэг шөнийн дотор ингэж бичээд тэгээ би чинь сурснараа эдний рүү гүйдэг юм байгаа ч тийм. Очоод ингээд үзүүлсэн чинь наад чинь бол бас яг хуу их тийм амьд болсон байх шүү гэсэн. А гэхдээ бүтээл зохиол мохол их хэцүү гээд. Тэгээ тэрнээс хойш болохоор яг кино зохиолоор авчирч өгсөн. Тийм яг кино зохиолоор авчирч өгсөн. Тийм. Тэгээ тэрнээс хойш дахиад нэг юм жил гарангийн хугацаа ингээд өрнөж байгаа байхгүй. Тэгээд ингэсээ чинь намайхын гэр бүлийн оюунч мэгч цагаан очир минь чиний зүгээр над уугахгүй энд зүтгэл эний чинь дүнлээд одоо чи тэгээд кино хийвэл тэгээд хийгээд тэг яг би ингээд нэг юм зохиолтой болж авч байгаа. Тэгээд нөгөө үндэсний брендийн бодлогын зөвлөлт гэх тэр үед байгуулагдаад тийм тэндээс нэг юм нийгмийн үзэл санаа руу чиглэсэн киноны нэг юм зохиолын одоо тэр чи уралдаан юм уу тийм нэг цонгон шалгаруулалт байгаа юм. Тэрлээ харин зохиороо явуулсан чинь тэндээс шалгараа гараад ирсэн. Тэгээд бид хэд киногоо хийх боломж олсон. Тэгээд манай продюсер бас Батмигмар энэ тодорхой хэмжээний ингээд нэг хоёр талаасаа нийлээ. Тэгээд ерөнхийдөө бүтсэн зохиолоо бичсэн санаа сэтэл ерөөсөө нэг товчхондоо бол нэг ийм л аялал болсон даа маш их юм өгсөн. Аха. Өөрөө ч юм л анхны кино юм уу? Тий яг анхны кино. Анхны кино. Тий анхны кино. Продюсерийн хувьд бас анхны кино гэсэн тий. Яг продюсерийн анхны кино. Тий продюсерийн анхны кино. Тэгээд ажиллаж үзсэн. Тэгээд анх удаас жүжигчнэр тоглосон. Тэгээд яг хоо энэ кино зохиолын хувьд болохоор тэр номш урж яадаг хэсгийг бол хүүхэд байхдаа нүдээр харж исэн. Тийм болохоор илүү имзэг талаасаа тэгээд кино анх удаас нэг кинонд дурлах шалтгаан маань хийчээд дараа нь тэрийг хараа суух нэг сайн шүү дээ. Энэ бол. За, намжимд та яг тэр үйл явдлыг бас нэг эргээд түүл хэдүүлээ дурсаад ярэ. Нэг тийм сайхан дурсамж бол бас тухайн үеиг биш хэдий ч бидний нөгөө одоо киноны нэрээр хэлдэг шиг дурсаж яваараа буюу санаж явах тэр нэг үйл явдлыг бас эргээд нэг санал. Тэр тэмдэглэл бол нэг жахан юм байна. Яг тэр кино болдог гэсэн бол яг хуудас илүү юм байв үү тий. Жогоо гэсэн. Тэгээ нөгөө кино гэх тэр над тэгэхээр төсөөлөгдөв л дээ. Үтгэхгүй. Иймэр кино гэж хэлсэн. Тэгэл одоо кино болоод зогсохгүй чинь тун аятайхан тун сайн кино болсон. Олон улсын фестивалуудад тий олон шагнал авсан. Тэгээ манай залуучуудын анхны киногоо тэгж кино урлаг энэ төвшөнд хийчихсэн их том олсон байна. Тэгээ сэдвийг олж харсан. Ер нь уран бүтээлч хүмүүс сэдвийг олж харна гэдэг их чухал юм байна. Тэгээд за яг тэр түүх бол их олон хүмүүс мэдж байгаа баг. 92 онд үлүүдээ би хотод орж ирчихсэн ажил олдохгүй оюутан болчихсон байсан. Тэгээд манай нэг нутгийн ах ажил цагчсан нэг ажил байж нэг төр ажиллаад байгаа. Тэгээд ядчихад тэр өвөл байсан. 12 сард ч их хүүтэн байсан. Тэр үуч одоо тайлгүй шүү дээ. Дошин өдөртөг байсан. Тэр баг 30 гарч өдөртөг байсан. Тэгээд заалгаж аваад очихны одоо энэ амгалангийн шинэ цахилгаан станц шүү дээ. Тэр орчинд магадгүй яг тэр бөөрөн дээр байж магадгүй. Их том одоо сториж одоо вагон ордог. Вагоныг талаас нь ороод нөгөө тийш ордог. Вагон ачдаг сториж واخгүй юу. Амгаланд ягаад тэнд цахилгаан зурсан байх тэр лүүс вагон орчих. Вагоны замд. Тэгээд тэр хуучин одоо тэр том одоо бараа хангамжийн эскалат байсан юм шиг бол. Тэгээд тэр тэнд хайгаад очихны тэр том вагоны чинь таазан замбраг өндөр байгаа шүү дээ. 2 3 давхар байсан шиг. Тэгээд юутай урт гэж ихтэй. Тэгээд хүүдэн гэж ихтэй. Гэт нэг тал руу ингээд ном ингээд зүгээр ингээд асгаад оволчихсон. Ууш ингээд үргэлжсэн том ингээд. Тэгээд тэр дээр хитэн залуучууд ажиллаж ирсэн. Юу хийжсэн бэ гэхээр номыг ингээд аваад тэр ингээд зүгээр асгачсан номыг аваад ингээд одоо ингээд пресслиг шилдэм да. Пресслиг гэдэг нь одоо ингээд нэг хүн даах хэмжээний болгоод төмөр утсаар ингээд пресслээд хүлээд ачаанд бэлтэж байгаа. Гэхдээ автобустай номын автобусын кордон авцыг хуулж хаяад кордон авцыг тусна. Зөвхөн тэр зөөлөн цаасын тусна. Тэгээ тэр яаж ийн хөхтөр тэрийг өргөшнөл одоо цаасны хаягдлаар л гаргаж ирсэн юм шиг байна.
Тэгээд би одоо эхлээл нөгөө тийм янз бүрийн бодоогүй эхлээл намаараа л гайхаад хүүхд байхдаа тэр аав манай хөдөлთა бэлтгэлийн ангийн нэрв байсан. Тэр нэг номын агуулгын тэр үед чинь зэн үе чинь сум болгон номын төлөвсөн шүү дээ. Сум болгон номын төлөвсөн. Номын төгрөгийн ардлын тэр одоо номын агуулга чинь одоо хөөрхөн том одоо хэдэн мянган номын тийм агуулга байсан. Тэр чинь 50 хүртээ тэршээ орж хаяа нэг нөгөө номынхын тоос сумсыг арчих гал ороход тэр номны үнэр танил үнэр байдаг байсан. Тийш орохдоо сүлд намайг оруулах байсан л да. Яасан тэр би нөгөө ажлын хийхгүй ном барьж уусуучдаг байсан. Тэгээд тэр дурсамж сэргээ тэгээд яг ингээл Преслил ингээл ажил эхэлж яхнаа л миний гарт хамгийн түрүүнд таарсан ном нь болох тэр Добролюбовын төвөр зохиол. Тэгээд Добролюбов бол одоо Оросын агуу их утга зохиол шүүмжлэгч, сэтгэгч юм хүн 24 нас насалсан хүн. Гэхдээ ер нь одоо мартахын аргагүй том оюуны өвөлдөөсөн хүн баг. Тэгээд Добролюбовын төвөрт би залуу наснаа уншаад төвөр салж чаддгүй байсан. Тэгээд тэрийг аваад ингээд нөгөө Прест авцсан ураад Престер тавихсан нэг л зүрх хүртүү нэг л ойрын татны найз нөхрийнхөө юмыг одоо юу гэдэг авцсан тайж хайж байгаа юм шиг ороод тэгээд хойш нь тавьчаа дараа чинь 2 3 ном авчих. Дараа чинь ном нь дундад Азийн агуу хэрүүн нарагч Махтам Кулли гэдэг хүний шүлгийн төвөр таарсан. Тэгэл ерөөсөө за болио гэхэд би цалингийн хооронд хэдэн ном авч болох уу гэсэн тэрийг хариуцчихээсэй гэж уурлаад тийм байхгүй бол ямар адилхан надад хэлсэн. Тэгэл би нөгөө номыг улгаалал Күрдэх наам руу өнөд хариулж байгаа л ингэж хийгээл завь явуулаа гэл гараа авчихсан. Тэндээс юу харагдсан бэ гэхээр яг би энэ хоёр номыг хэлж ийн нөхдөр чинь хоёулаа дэлхийн одоо оюуны соёлыг том төлөөлөгч шүү дээ. Махтан Кулли шүү дээ, Добролюбов шүү дээ. Тийм цаана хичнээн тийм ном байсныг мэдхий арга байхгүй. Тэр уул уушгүй. Хаас нь авчихтэй. Мэдээж тэр хэрэггүй номнууд мэдээж байсан байгаа. За хэрэгтэй одоо тийм үнцэнтэй номнууд биш болон байсан. Тэгээд тэр номыг галт тэргээр ачаад юу руу гаргасан. Хаягдл цаас болгож гаргасан. Тэгээд энэ чинь өөрөө юм боддог, эргэцүүлдэг хүнд бол эмзэглэмэрсдэг байхгүй юу. Тэр ганц тэр биш. Тэгэд би тэрний дараа жил нутагтаа очиход сумын агуулгад байсан тэр их олон эксклад дүүрэн байсан тэр номыг сумын худалдаа бэлтгэлийн анги ховшлогдоход ангид ажиллаж исэн 30-аад хүмүүстэй нөгөө бараа юугаа хуваан штэ нөгөө худалдаа бэлтгэлийн ангийн бараагаа тэгэхэд номоо суусан байна. Тэгэхэд нэг хүнд 7 шуудаа ном таарч өгсөн байх юм. Тэр үеийн шуудаа чинь нөгөө 70 кг том шуудаа шүү дээ. Тэгээ тэрүүгээр дүүрэн ном авч тавьсан. Тэгэнгүүт би хайж явж байгаад ихэнх нь шатаагаад дууссан байсан. Нэг манай нэг их чи очиод нөгөө номноос нь гуйж агаад өдөрсөн шатаагаад дууссан хоёр шуудаа нь үлдчихсэн. Амбарт төлөөнх амбарт ичсэн. Нөгөөх нь нөгөө машин бүтээдэг том биржетийг дэлгэж яагаад ингээ хасгаж байгаа тэндээс би хэдэн ном авчаа. Одоо шис миний номоос одоо их өсвөр тэндээс эхэлтэй л дээ. Тэгээ энэ юу хэлж ийнэ хөхтөр тэр нийгмийн шилжилтийн үед оюуны соёл гэдэг юм ямар одоо үнцэнгүй болж яаж одоо хэлмэгдэж ямар одоо аимшигтай одоо зүгээр бид нар харахад бол тэр хүн алаад өчрхийлээд байгаа юм байхгүй ч гэсэн энэ цаана үндэсний оюун санааны өврөө ямар аимшигтэйгээр хэрцгээгээр орсон бэ гэсэн л бол харагдаж байгаа. Энэ ганц одоо тэр амгалан тулсан биш, ганц миний дээр өссөн сумд тулсан биш. Монгол орны 200 гэдэн сум орон бүх одоо номын сангуудын фондуудыг ихэнхийн тэгж цаасан тачсан. Тэгээ оронд нь юу өгсөн бэ гэхээр за тэр вагоноор гаргаж байгаа юмны оронд шум юу өгснэг бол мэдэхгүй. Бодвол одоо янз бүрийн мөнгө төгрөг янз бүрийн өгсөн байлгүй. За тэр сумын номын санд одоо ингээд нөгөө хулах ногоон гэдэг том перцептээ ирээд ингээд тэгсэн баг айл болго номын сандтай байсан шүү дээ. Тэгээд тэр номныхоо үлдэгдлийг авчираад ингээд өгөх тэр за би нүдрээ харж исэн хятад спиртээр найруулсан архил өгчсэн шүү дээ. Номных нь оронд соёлцдог тийм. Тэгэхээр Монгол улс 60-аад оны үед ер нь нийгэм даяараа соёлын их том дэвшил гаргая гэдэг дэлхийн сонгодог зохиолуудыг маш хүчтэй орчуулж гисэн байна. Бүр бодлогоор дэмжиж олон хэллээс орчуулсан, олон орчуулагчдыг бэлтгэсэн
Монголын одоо орчуулгын уран зохиол, ер нь орчуулгын ертөнцид бол хамгийн идэвхтэй байсан үе бол тэр 60 70 70-аад он байхгүй юу. Тэрийг одоо статистикаас харж болно. 73-аас 74 оны 2хан жилийн дотор гарсан номын товёг гэж байна. Тэр үе чинь бүх юм араа хяналтайс учраас бүх номнууд заавал нөгөөс юугаар бүртгэгддэг. Бүх гаргасан орчуулсан номнууд. Тэгэхэд тэр 2 жилийн дотор гарсан номын товёгийг би зөвхөн 2хан жилийн дотор шүү дээ. 20-30 жилийн юм ба шүү дээ. Тэгэхэд 6000 гаруй ном гачиг зохиол орчуулагдсан. 6000 гаруй гачиг зохиол орчуулагдсан байна. 81 орны зохиол бүтээл орчуулагдсан байна. Тэгээд тэр их олон орчуулгын оюуны бүтээлүүд эцэстээ тэгээд нэг хятад эксперт болоо явж гин гэдэг бол эмгэнэл байхгүй юу. Тэгэд энэ эмгэнэлтэй байдлыг манай энэ дүүнер зурсгэлтэйг орхон хүлээж яваад би миний бичсэн бол өрдөл саяын ярьдаг эмгэл тэр тэмдэглэлдээ бичсэн төгсгөл хэсэгт нь. Тэгээд тэрийг зурсгэлтэйг орхон хүлээж яваад энийг уран бүтээл хийя гэдэг уран бүтээл хийсэн сар уран бүтээл болсон. Анх бас яг энэ киног хийгдэж гин гэдгийг би бол сонсчоод үзэхээс өмнө ингээд сонсчоод хөөх тийм үйл явдал болж исэн бах та гэж одоо зарим хүмүүс бол мэдгүй шүү дээ. Яг энтэй адилхан та одоо ингээд хэлж тэр үйл явдлыг олон хүн мэдэх байхаа гэж хэлж байгаа боловч манай үзэгчид бид нар болон биднээс хойш үеийнхэн бол огтоос төсөөлөгдөхгүй үйл явдал бол тэнд болж исэн гэдгийг киногоор дамжуулаад нэгсэндээ бид нар үлдээж байна гэдэг бол уран бүтээлчийн хувьд бол маш том бас гавьяа хал та. Тэгэхээр та түрүүн бас хэлжсэн би яг энэ үйл явдлыг нүдэрээ харж ирсэн юм аа гэд. Танд бас яг энэ киното үйл явдалтай ижил төстэй ямар үйл явдал бас болж та энэ киног бас бүтээхэд өөрийнхөө хувийн нэмрийг оруулъя гэсэн тэр шийдвэрийг гаргаж ирсэн бол. За 2 дугаар ангид бас байсан 5 дугаар сургуулийн арал дээр хүүхд толгоныг ном авчир гэдэг хаягдл цаас авлаа гэдэг. Яас авчир гэдэг байсан үе байхгүй юу? За тэнгууд айл болгон номын сантай байсан үе. Тэгээд номын сангаас зузаан ном авчрахаар багш дүн сайн тавьдаг. Тэ. Тэгэхээр тэнд 2 дугаар ангийн хүүхдүүд бид нар ч нөө Монгол бичих үздэг байсан үе. Хизээс тэр бичих үзээгүй байсан үе байхгүй юу? Яг тэр үед Монгол. Тэгэхээр гэрт байгаа тэр номоо авчираад багштай өгөөд бас дүн аваад байна шүү дээ. Нөх анхнаас нь одоо ингээд нийгэм чи өөрөө буруу болж эхэлж байгаа байхгүй юу гэдэг. Тэгээ ингээд хүүхд болохоо өгсөн. Тэгээ оройн манайх 5 дугаар сургуулийн арталт байдаг. Орохоор 5 дугаар сургуулийн пэлбэртэй байсан байхгүй юу? Голд нь яг уус шиг ном авалцсан. За тэнгууд хүүхдүүд бид нар яах вэ гэхээр тэр үчнөө тоглох талбай, гудамжаар л тэнд. За тэнгууд орчингууд бид нар шөнө очноо номноос авдаг. Авахдаа ямар ном авах вэ гэхээр зүгээр зурагтай ном л авдаг гэсэн үг байхгүй юу? Гэрт байгаа хамгийн үнэтэй зүйлээ тэнд аваачиж устгачаад эргүүлээд ямар ч хэрэггүй юм л авж штэ тий. Тэнгууд нэг хэсэг чи айл болгоны баг нойлтон л одоо нойлон сас гэж байхгүй ном байл ш тий. Урддаг, ингэдэг. Ер нь бол анханасаа тэр үеэс бид нэг тарих буюу оюуна ингээ устгаж эхэлж чинь гэсэн үе яваад байгаа байхгүй. Тэгээд тэрийг харчаад тэр талаар битгүүртэл би одоо гавч битэр яриад би одоо яг ингэдэг байсан тэр үед биднээс ингэдэг байсан. Энийг харж тэр номон дээр хүртэл бид нар чинь хишгэ гараа тоглож ирсэн хүмүүс байхгүй. Тэр үед бол юу ч мэдэхгүй. Одоо болохоор айгүй амар шүү дээ. Зураг авалтнаар хүртэл яг тийм хэсэг гардаг байхгүй. Би чи 2 хишгчэл одоо тагш хишгмээргүй байна гэл. Тэ бүр ингэ. Тэгэл нойл сууж байгаад өө тэр чинь тийм тэр тэр хэсгийг чи үзчихээд бид нар үзлэг хийх гээд ном уншдаг хүүхдүүд ирээд би ч баг зодуулгаалт өгсөн шүү дээ. Намайг ч үзээ ядуулаад тэгээ яг тэр үед бол одоо бид нар оюун ухаанаа ингээд гадагшаа зарж эхэлж штэ. Одоо бид нар яаж уул ус гэдэг ч юм уу хүндрүүлж бодвол гэхдээ хамгийн эмгэнэлтэй зүйл байхгүй. Тэгээд тэрийг л бас одоо бас нэг цайруулах гал нэг юм хийж штэ. Хойд одоо тий одоо бодвол цаанаасаа л байлгүй гэж амгалан байж тий амгалан тэгээд тухай. Тэр дундаас надад нэг үлдсэн ганцхан ном байдаг байхгүй. Авах тэр зурагтай ном төсөө Чингис Майтын цаазын завцсан байхгүй. Тэр ном манад байж байгаа хэдэн жилийн дараа чинь би тэрийг уншсан. Миний хамгийн анх уншсан ном. Гэхдээ би 6 одоо уншсан ном байхгүй. Унших болгондоо өөр мэдрэмжүүд авчихсан. Тэгээд хүн номоор дурлж эргээд тарих хөгжиж өөрийг хардаг буюу ном унших тусам хүн өөрийнхөө тарихынд буюу үлгэрийн орон үүсгэж идэв шүү дээ. Мөрөөдөл үүсгэж идэг. Уншихгүй байна гэдэг чинь өөр аюулгүй харамсалтай зүйл байхгүй. Яг тэр утгаараа л биднээс анх киногоо зориод энэ кино маань бас зохиол бас нэлээд ярилцсан өөрчлөгдсөн бид нар чинь бас аюулгүй хүнд байсан бүр. Тэгээ ярилцаад кино ихэд маш олон бэрхшээл байсан анх юу ч мэдэхгүй хүмүүс хийжсэн. Зураач 17 хоногийн дараа зураач эхлэнэ гэж яах чинь бид нар зөвхөн зураачаа явуулсан. Өнгө байхгүй гал байгаа юмнуудаа ингээл ламбардан тавиач юм уу явуулсан гэдэг ч юм уу.
Гэтэ бүгдээрээ тэнд ямар тийм зовлон яриаг биднээс айгуу гоё нээлтэл яриад киногоо игээл дууссан. Зураг авал Сэлэн аймагт ирсэн юм лээ. Тийм Сэлэнгийн шаамт нөгөө чинь нөгөө 90-ад онд болж байгаа үйл явдал учраас мэдээж яг тэр үеийн орчин объектыг тийм тэгээд Сэлэнгийн шаамрыг сонгосон ч айгүй зөв болсон тий. Тэгээд нөгөө түрүүн нөгөө манай продюсер ингээд ярьж байна. Бид энэ ангаахын номын сан актлагдаад тэр үед. Тэгээд бид эднийг ямар ч байсан нэг юм портер ном ингээд Майти ч үлээтэй ингээд дүүрэн зураг авалтанд зориулаад тийм зориулж аваад очиж байгаа юм. Тэр бол яг хөө ингээд ангаахын айл нэг социализм үед хэрэглэгдсэн актлагдсан ном. Тэгээд ингээд ийм энэ тэндээс бас ингээд мэдээч нөгөө киноны юм кадр тарагдах үн цэнтэй номнуудыг аваачин тий. Тэгээ киноны кадр тэрийг юм урах болно тий. Тэгээ би нэг өрөөндөө ингээд нөгөө яг энийг бол яг кинонд тоглохдох номнууд ч үгээд ингээд сонгогдсон чинь маргааш нь байхгүй болчих. Энэ номнууд хааччихваа гэдэг тэгсэн чинь тэр нөгөө манай зургийн багийнхан бүгдээрээ нэг чимээгүй болцсон байсан чинь. Номоо өвчсөн. Тийм номнуудаа ингээд хулгаалцсан хөөе. Тэгээ нэгэсэндээ бүр ингээд зүрх сэтгэлдээ бас ингээд эмзэглээд байна шүү дээ. Уруулмөр гоё. Тийм тэгээд нөгөө тийм нөгөө нэг юм номын сантаа тэр нөгөө нэг юм зураг авалтын хэсэг энэ тэр айгуу тийм дүнсгэр болж ирсэн ягаад чинь тийм. Тэгэхээр ер нь бол ингээд бид нар чи юм алсуураа яг тэр зүйлд өвчтэй эмзэглэжсэн гэхээр тэр бодит байдал болж юу болж исэн бэ гэдэг ойлгомжтой гойс. Тэгээд зураг авалт дуусны дараа тэн дээрээс ямар ч байсан ийм чамдаан номнууд бүгд номдод бичсэн. Тийм ингээд бутсан. Тэр бас надад ингээд гоё санагдтiin. Тэгээ хоёрт нөгөө нэг мэдээж тэр нөгөө актлагдсан тэр олон номыг чинь тэнд яаж болохгүй шүү дээ. Тэгээ би тэд нөгөө ачиж аваачаад тэр шаамрын нөгөө хогийн цэг дээр авч нөгөө номнуудаа ингээд шатаасан. Тэгээд тэн дээрээ бас их гоё ингээд за ингээд ном бүтээл тэ энэ зүйлдээ ингээд биднээс хойш тэ ингээд ийм хатуу хандахгүй байх ингээд бас залбиралтай юм яваад байгаа юм биш үү энэ чинь тэ тэр би ч гэсэн одоо тийм эргээд яг үнэхээр имзэглэмээр байгаа юм чинь тий Энэ зөвхөн номын нэг шатаасан нэг түүхэн зурус эмгэлдээ үе шүү дээ. Тэрийг харуулсан төдий биш. Цаана нь өсвөр насны хүүхдүүдийн амьдрал руу хөл тавьж байгаа өсвөр насны хүүхдүүдийн оюуны эрэлхийлэл, хайр дурлал, эмзэглэл тэг олон юм харуулж яг тэр үеийн амьдралын олон юм байгаа. Тэр нөгөө юу хүртэл байгаа ш нэг арих гэж байгаа юм бүгд хүртэл байгаа тийм. Тэрт нарилдаг. Хороолч нь шүү дээ. Тэгээ ер нь түрүүн хэллээ. Хэнийг бид нар 19 онд илүү нөгөө нэг урдсан үзлэгээр чүүчүүдээр баха оюутан гогтод үзүүлсэн. Дэлгэц нарахаас өмнө ямар реакшн ямар байна вэ? Тэгээ кино дууссаны дараа нэг охин босоод яг ахыг харахтар Өөр яг тэгж л гарахаар л харагдсан л да. Ер нь бол тэр дүрийг бол үнэхээр сайж бүтээсэн өнцгөөж сюжеттэй ч сайн гаргасан л да. Тэр кинон дээр ээж нь нөгөө гол дүрийн охины ээж нь номын санчаар олон жил ажиллаад тэр нөгөө номныхон тоосонцраас одоо тоосноос харшилтай болоод нөгөө ужиг өвчтэй болсон гэдэг тэр бол нэг талаараас жоохон одоо уг нь бол тэр хүн маш гоё ажил хийж байгаа нөгөө номын санч бөгөөд бусдад нөгөө мэдлэг түгээх тэр ертөнцийг бүтээж байгаа хүн боловч эргээд өөр амьдрал дээрээ өхлийн өвчнөд болцсон байгаа гэдэг тэр зөрчлүүд өөрөө бас их сонирхолтой байсан. Энэ өөрөө нөгөө тэр чигээр ийм судалгаан дээр тэр нөгөө юу гэдгийг одоо ер нь нөгөө нэг хамгийн дуртай зүйл нь хүнийг устгах чаддаг гэдэгт нэг жоохон эмгэнэлтэй үгүй шүү дээ. Тэгэхээр яг нөгөө номын санчтын яг ийм нийтлэг тийм өвчин ингээд яг байд юм байлаа. Тэгээ тэр нь нөгөө уушхны борон кит тэгээ тэр нь хүндрээд ингээд хорт авдар ч юм уу тий. Тэгээд явдаг. Тэгээд нөгөө ер нь яагаад өсвөр насны хүүхдүүд гол дүрийг сонгосон юм бэ гэхээр та нэг ийм өсвөр насны хүүхэд гэдэг бол нөгөө нийгмээр бол яг юм бойжж байгаа нас тий. Тэр өсвөр насндаа хүн хэн болж төлөвшин тэрнээс ингээд цаашаа амьдралд ингээд явдаг гингүүт тэр нэг 90 он гэдэг чинь нэг тийм яг нэг юм өсвөр насны үеийн тийм нэг юм эмзэг тийм Монгол өөрөө тийм гэдэг агуулгаараа яг гол дөрүүдийг аваач сонгосон. Тэгээ намайг баг багт бол яг тэр нэг дис хуйл машины аржаатар гэж ингээд явдаг байсан тий. Тэгэхээр арай бол бас ном бол тэгээгүй. Гэхдээ бид нар тэрийг аваач тушаадаг байсан бохоггүй. Тийм тэгээд тэр дунд нөгөө нэг юм тэр нэг бага наснд үзэж харж байсан тэр Ная гэдэг дүр тий. Тэр Наягийн дүр бол яг тийм Наяг хүмүүс энэ номын цагаан солиод тусцын гинлээ гэдэг. Тэгвэл Ная ингээд номоо буруу харуулж уншаад яваад идэг. Тэгвэл ингээд Ная тэр хичнээн үлгэр мэдээд байгаа нь ингээд би Наягийн ингээд хэд хэдэн удаа үлгэр ярьж байгаа юм ингээд
сонсч ийсэн. Гэхдээ Ная бол нэг үлгэрээ ингээд давтахгүйгээр ярьдаг. Нэг юм ном өвөрдөлчөөд явж яадаг. Гэхдээ яагаад чи номыг буруу харуулад бариад идэх гэсэн. Тэгэхээр би бол энэ тэр зүгээр нэг надад ийм амар хүчтэй мэдрэмж үлдээсэн байгаа байхгүй. Тэгээ би Наягийн дүр бол энэ дээр ингээд сухас гардаг. Тэгэхдээ ингээд нийгэм ингэж яхад нэрээ тэр нэг ийм солиотой юм шиг нэг тим хүн яг номыг аврах гад тэмцээд байгаа нь нэг ийм надад их сонин санагдчихлээсэн л та. Тэгээд нөгөө бид нар бол жишээлбэл нэг энэ киногаар нэг тим санаа ч юм уу ийм гэхээс илүү зүгээр нэг ийм асуулттай явах нь айгүй чухал байсан. Тэгээ энэ үед юу н ягаад ийм зүйл болцсон юм бэ? Ягаад ингээд дуграагүй юм бэ гэдэг те. Залуу хүмүүс энэ мэдэхгүй учраас асуулттай явах нь л. Тэгээд магадгүй одоо ингээд үдчихэж байгаа хүмүүс ч гэсэн ингээд тэг яг ялангуяа тэр цаг үед ингээд амьдарч ирсэн хүмүүс энийг сайн мэдэх юм. Нэрээ яагаад юм болоо гэсэн нэг юм асуултанд юм өөр өөрөөрөө бас хариулаасаа л гэж угаасаа боддгийг. Наягийн дүр бол ягарахгүй кино бол сайн чимсэн. Тэгээд нөгөө метафор гэж яриад байдаг тэр юм Наягийн дүрээр хүчтэй илэрсэн болоо гэж ойлгож байгаа. Нийгэм тэр аяараа тэр оюуны соёлыг үл тоосон өнөөд маргаашийн ахуй амжиргахаа төлөө тэрнээс гарч сэтгэж чадахгүй болчихсон тэр картын барааны хүнд хэцүү үед нийгэм даяараа одоо тэр ном оюуны соёлыг устгах чаг харсаар байж нүдэн болоо өнгөрч явахад ганц галзуухан тэрийг авч үлдэх гэж тэр чинь нэг уран зохино эвдэрх уран зохино юуруу авч нуугаад байгаа шүү дээ тэр номоос суулгаад лэгчлүү тэгээд өөртөө хийжсэн тэгээд уйлаад бахартаа шашгараад яваад байгаа. Тэгээд энэ эсрэгээр ёжтой асуулт байхгүй юу? Явж ер нь ганц бүгдээрээ галзуу тэр ганц нөгөө нийгэм даяараа тэр ганц галзуу гэж байгаа хүн хамгийн эрүүл байгаа юм биш үү гэсэн ийм асуулт хүртэл одоо хаяад байх шиг тийм. Тэр саяын тэр намын санч эмгэлдээ төгсгөл тэгээд тэр чинь им нь хүртэл болдохгүй байгаа шүү дээ. Тэгээд яг л тэр цаг үеийн их сорог мэдэрч энэ зүгээр нэг ганц ном биш. Цаг үеийнх олон өөр өнгө аясыг жижигхэн деталуудаар мэдэрч гаргасандаа энэ киноны бас үнцэн бас байгаа. Тэгээ энэ кино маань бас Казаны кинонууд нь тий шилдэг зохиолын шагналыг авсан. За дараа нь бас Британий кинонууд бас шилдэг найруулагчийн шагнал авсан. Би шагналын дутуу хэлж магадгүй шүү. Тэгээд энэ нь та бүхэнд ямар урмыг ямар магадгүй одоо за дараа нь ингэх хэрэгтэй байна ч гэдэг юм уу. Одоо ямар одоо сэтгэлийг та бүхэнд өгчээсэн бэ? Мэдээж одоо уран бүтээлчид кино ихтэй за энэ наадамд л явуулъя, энэ шагналыг авъя гэж биш. Яг өөрсдийнх нь тэр хэмжээглэлийг үзэгчдэд зориулж бүтээх гэж хийжсэн болвол хийсэн зүйл маань бас ингээд шагналуудыг аваад эхлэх үед ер нь та бүхэнд бас ямар мэдрэмжүүд, ямар сэтгэлүүд бууж исэн бэ? Би тэд нөгөө найзуудаараа яг тэр үед нөгөө Тарковскийн тэрээр жоохон өвчлөөд юм арт хаус кино хийх мэх гэдэг тий. Тэг яг сэдвийн хувьд бол ялчгүй мөн байсан. Тэгээ киногоо ингээд хийсэн. Тэгээ нөгөө нэг юм анхныхаа юм хар монтажийг үзүүлчихэд. Гэхдээ бид нар яг үнийг л өөрсдөө ч гэсэн нэг тийм сайн хүлээж аваагүй. Ягаад тэгэхээр бид нар нэг юм тодорхой хэмжээний юм зохиолын бүтцтэй яг нэг ийм байх гэдэг нэг ийм суйртай тийм зүйлүүдийн кино үзэж байгаад гинт өөрсдөө нэг юм үзэжсэн киноны мүүдээр ингэ хийж айгуу сонин. За энэ бол ингээ зах зээл дээр гараад бол ингэхгүй гэдгээс хүртэл бид нар сайн мэдчихсэн. Кино бол бас биш юм байна гэдэг. Тэгэнгүүт ингээд нөгөө намайхт би ингээд анх үзүүлээд тэгээд ингэс чи намайх ингээ үзчихээ тамхит туу чам тамхи байна уу гэдэг. Нөгөө байгаа гэдэг тэгсээ чинь за хоёлаа гарыг гэдэг. За одоо сайхан лавч өхөндөө л гэж айцтай ингэс чи мань хүн ингээ дөрөвчөө гаргаж ирээд тэгээ тэн дотор нь чинь нэг юм $200 байж байна. Тэр хаанаас ч $200 тавьж байгаа юм. Тэгээ тэрнийхээ ингээд $100-ыг ингээд надад өгөөд та чи өөрийгөө энэ кино урлагт бүтээл хийцэн гэж ойлгоорой гэдэг те. Тэгсэн хамгийн инээдтэй нь яг тэр үед би нөгөө лизингийн $360,000 төлдөг байсан. Тэгээ тэрнийхээ нөгөө нэг мөнгийг одоо яах вэ гэж явжсэн байхгүй. Тэгээ хамгийн түрүүнд нөгөө за ингээд нөгөө лизингийн өнөдр ингээд энийгээ бушуухан солиулаад очиад нөгөө байрныхаа 8% ингээд төлөх штэ гэдэг те. Тэр хамгийн анхны одоо урам хамгийн анхны одоо ихтгэл тийм болж исэн. Тэгээд нөгөө Казаны олон улсын кино наадамд чинь нэг Улаанбаатар кино наадмаар бид нар нөгөө киногоо өгсөн. Тэр жилээ сонгогдож энэ төр бол болоогүй. Тэгээ байсан тэнд Сергей Янашкин гэж нэг орос хүн шүүгчээр ажилласан байгаа. Бас нэг Франц эмэгтэй байсан. Тэгээд нэг
ингээд танхимд ингээд сууж ирсэн чинь ингээд асууж байна нэг залуу босч ирээд танд энэ Монгол кинонуудаас юм таалагдсан кино ер нь юу байна гэдэг тэгсэн чинь тэр Франц эмэгтэй энэ Remember Me энэ би жоохон англи хэлмэл жоохон дэмч гисэн ингэсэн чинь за манай киног яриад байна дээ. Киноныхаа нэрийг бол сонссон. Тэр чинь тэр Франц эмэгтэй юу гэж хэлсэн бэхээр энэ киног яг киноны хэлээр хийцэн маш хүчтэй кино санагдсан гэд тэр бол хоёр дахь амар том уран байсан. Тэгээд тэгсэн тэр Сергей Анашкин ингээд цогтойр ахтай холбогдоод тэгээд тэр Казаны кино наадам руу явуулсан байсан байхгүй. Тэгээд бид нар баг өөрсдөө ч мдээгүй байжгаад тэгээд цогтойр ах над руу ягаад киногч нь ингээд ингэсэн шүү. Ахын цааш нь ингээд явуулаад ингэхээ гэд. Тэгээд нэг юм лист гарсан чинь тэрний нөгөө нэг шилдэг 680 гаруй кино ирсэн. Эндээс нэг юм 20 кино ингээд шилдэгт ингээд яаж байгаа. Тий, тэгээд ингээд байж гин гэд. Тэгсэн чинь тэгээд тэр ч гэсэн юм шок. Тэгээд зэндээс нөгөө нэг юм шилдэг цохол ингээд авсан. Тэгсээ чинь би нөгөө нэг юм хөөрхий орчиндөө уйлж байгаа юм биш үү те. Ягаад тэгэхээр хизээч бид нар нөгөө кино наадамд ч юм уу те. Тим зүйлд явуулаад ингэн гэдэг тийм төсөөлөл ойлголттой ингээд юу ч байхгүй зүгээр л Тарковскийн шиг кино ийл гэсэн нэг юм мөрөөдөлтэй байжсэн. Тэгээд хойно тэр 50-ны кино наадам бас нээлтийн кино болсон. Тийм тэгээд цогтойр ах яг манай дурсаж яваараг ичтэйш нэг сайн явуулаад ингэсэн. Тэгээд яг нөгөө British Film Festival бид нар нөгөө Мэтүү үлзийгээд манай киноны ерөнхий зураглаач зураач бид айз утгатайгаа ингээд ийшээ нэг агаарт гарчаад ирээгээд тэнд нэг загас магас ярьсан байж сүлжээ ороод ингэсэн чинь нөгөө манай Баяр цэцэг гэдэг нөгөө дэлхийн мисс энтерд оролцож байсан. Тий, Баяраа Бэлаа ингээд Монгол найруулагчийн кино ингээд ийм олон улсын кино наадмаас шилдэг найруулагч авлаа моглоо гэдсэн чинь ингээд манай кино байж байна. Ер нь бол энэ бол маш том урам. Би зүгээр нэг юм боддгийн хэрвээ манай кино яг тэр ингээд тэр Сергей Анашкин цогтойр ах энтертэй яг нинугүй ярахад ингэж явуулаад олон улсын кино наадмуудад ингэж амжилттай оролцуулаагүй байсан бол гэж бас заримдаа боддог байхгүй. Энэ нөхдүүд нэг юм арт хаус маус гэх юм ингээд солиороо явж идэг тий. Тэгээд нэг гэхгүй гэд магадгүй дараагийн кино хийх боломж ч юм уу. Тэр зүйлүүд жоохон бүрхэг байх байсан юм болов уу гэж би зүгээр нөгөө өнцгийг ингээд боддог байхгүй. Гэхдээ үнэхээр яг дурсаж яваараа гэдэг нэршихээ бид нарт тийм гоё зүйлийг авчирсан. Яг өөрөөр хэлбэл кино уран бүтээлчид өөрсдийнхөө уран бүтээлийг хийгээд дотооддоо үзүүлэх те эсвэл салбарынхандаа үзүүлэх хүлээн зөвшөөрөгдөх гэдэг нэг юм байж итэл тэрийг гадны үзэгчдэд аваачиж үзүүлэх гадны уран бүтээлчдэд танилцуулах үүргийг болвол бас яг одоо хийж байгаа цөөхөн одоо продюсеруудын нэг бол цогтойр ах. Тэгэхээр олон кино уран бүтээлчид бас цогтойр ахтаас талархдаг байх гэж бас бодож байна. Тэгээд энэ нь бол мэдээж гаан очир найруулагч. Өнөөдөр бол гаан очир найруулагч олон киног үзэгчид бас үзчихсэн. Одоо дараагийн уран бүтээлийг ингээд хүлээдэг бас болчихсон найруулагч болох эхний тэр том урмыг бол дурсаж яваарай киноны олон амжилтууд бас өгсөн байна гэж бол харж байна. Киноны постэр агих таалагддаг. Одоо ингээ хараад зүгээр ёстой нөгөө киноны хэлээр хийсэн кино гэдэг шиг постерыг хараа энэ ёстой киноны постэр гэж хэлэхээр бахан номд өсчихсэн. Дэвсэн ингээд яг хоёр ингээ зөрөө тавьчихсан байдаг тий. Тэр санааг яаж гаргаж исэн? Постэр бол зөвхөн продюсерийн санаа байсан. Тэг яг энэ гол кадраараа гэдэг. Би тэгээд энэ дээр зүгээр нэмээд яхад Сергей Баржанов гэдэг одоо том найруулагчийн, алдартай найруулагчийн кино байдیں۔ Өнгө гэдэг. Тэн дээр бол ингээд ийм байшингийн дээвэр дүүрэн юм номны хавцснууд ингээд ирвэл байж идэг нэг тийм. Тэгээд за энэ санааг бид нар ингээд өөрсдөө кино руу шингээж оруулъя. Тэгэхдээ бид нар кинондоо ингээд хоёр гол дүрийнхээ ямар ч байсан үнсэлт зүйлэхгүй, гарын бариулахгүй те им хайрынхан тэр нөгөө хамгийн хүчтэй илэрхийлэмжийн яг юм номоор дамжуулж хийя. Яг бид нар тэгтээ Баржановтын яг энэ юг ингээд яа игээд дэгдэг те. Тэнгүүд яг ингээл дараа нь юу гэдгийг ингээ Баржанов суусан ч юм уу тэгсэн ч юм уу гэдэл ингээл хүмүүс тэгж байгаа. Гэхдээ бид хэд юу гэдгийг энэ бол бид нар нэг талдаа тэр уран бүтээлч хүндэтгэл илэрхийлж тэрийг өөрийнхөө юмд ингэж дуртай найруулагч юм ингэж шингээж гаргаж ирсэн онсон байсан. Тэгээ энийг ч гэсэн нэг юм гадны нэг юу айгу хүчтэй бичсэн байсан. Тэгээд тэр нь юу гэхээр тэр гадны тэр шүүм судлаач энийг мэдэрч бас бичсэн бидний шийдэлгүй зөвл байсан юм байна да гэж боддог. Тэгээд киноны турш ингээд анзаарах юм бол гол дүрийн хоёр маань ерөөсө хоёрхан удаа л хоорондоо ярьдаг байхгүй. Тий. Тэгээд постерыг бол манай яг мегагийн санаа байсан.
100 канон зурганд явцгаас залуучууд. Тэгэл би зохиолын уншижсэн за ер нь юу болдог бол гэж бодоод байсан байхгүй юу. Тэгээ ирээд харах хэрэг үзүүлсэн. Тэгээд тийм канон гарна хийж нэгж төсөөлөв. Тэгээд энэ Та тухайн үед бол нөгөө гаач найрлагч урмыг одоо за одоо тэг хийгээд ирдээл гэж нэг тийм хүлээлт бол юу байсан юм. Тийм хүлээлт бол тийм доогор л тийм доогор ус юм. За ер нь юу хийдэг болдоо л гэж бодоод байсан байхгүй. Тэгээ кино хийгээд ирсэн харах үзээд хэлсэн л дээ. Та нар ер нь юу хийжсэн өөрөөсөө мэдчихэж байгаа юм гэж. Тэгээд өнөхөр сайн кино болчихсон. Одоо ч гэсэн эргээд үзэхдээ ингээд сэтгэл эмзэглэхээр тэр зөвхөн ганц тэр номын асуудал биш шүү дээ. Тэр тийм их олон дүр болгоно амьттай, дүр болгон өөрийн гэсэн ертөнцтэй. За тэр нэг сургуулийн захирал байна. Сургуулийн захирал тэр цонхоо аг зохиулчаад царай нь бараагаад сууж байгаа хэсэг бол тэрний цаан сэтгэл зүйн асар том одоо хүн цохилт. Гэтэл тэрэн дээр нь мөнгө долоо суужсэн эхнэрийнхэн тэр ааш аялж байгаа тэр ахаад нэг өөр ертөнц. Жижиг хэлтгүү жоохон кадрууд хүртэл өөрөө маш хүчтэй илэрхийлэмжтэй ийм л кино болж чадсан л та. Яхаарахгүй энэ 10 оноос хойш гарсан кинонууд дотор бол нэлээд дээгүүрт орохоор кино болчихсон. Тэгээд дараачихын уран бүтээлийн их том гараа эхэлсэн гэж би бодсон л та. Кино уран бүтээлчид бол яг одоо ингээ харахаар тэр хоёр хүүхэд бол яг жүжигчд байсан уу, оюутнууд байсан уу нөгөө хүмүүсийн хэлдгээр хит их олонний танил болсон алдартай жүжигчд гэхээсээ илүү одоо ингээ шин дүр төрхүүдийг та бүхэн кинон дээр гаргаж ирсэн шүү дээ. Тэгэхээр тэр шийдэл юу нь яг яаж гарсан бэ? Продюсерээс. За ерөөхдөө дүрийг бол бид нар баг 14 хоног сургуулиудаар яваад тэгээ эмэгтэй гол дүрээ манай майр ойлгоч болохоор тийм содон баймаар байна те. Нүд нь өөр ч юм уу гэл. Тэ хайгаад юусоо олоогүй үг яриа текст гэдэг. Манай эмэгтэй гол дүр бол биднээс туслахаар явжсан байхгүй. За. Тэгээд байж хэллээ. Гол дүр чи хажууд ч байгаа юм шүү гэд. Цэвэнэ. Цэвэнэ. Манай нэгдүгээр найрлагч. Тэгээд ингээ харахтлаар хүн арай өөрөөр харж байгаа шүү дээ. За үзье. Тэгээ бид нар нэг проф хийсэн. Ерөөсөө л юм гэдгээ. Ерөөсөө харсан. Тэгээд атгав нь маш сайн тоглосон, дүрээ маш сайн. Ер нь дурсаж яваад тэр тоглосон хүн болгон дүрээ маш сайн өмөр тоглосон баг гэж харж байгаа. Энэ дээр сайн ч бай, муу ч бай. Тэр дүрийг ямар нэг байх шүү дээ. Хүн болгон дүрээ хамгаалж тоглох хэрэгтэй. Энэ дээр аль болох гарах гэж бүгд хичээсэн. Энэ дээр чинь би одоо бас дургу байсан. Өөр дүр байсан мэ дүрнөрд. Тэгээ нөгөө дүрийг гачир биш бай. Мега чи тоглох гээд. Тэгээ би тоглохгүй гээд. Тэгээ нөгөө продюсер асуудал юу гэдэг мөнгө шүү дээ. Дахиад жүжигч авчирна. Дахиад юм наах удаага хийж байгаа бид чи асар их юмнууд ус болж шүү дээ. Тайлчээ. Гэсэн үгүй гэж би өөрөө тийм ингээ үгэж хийжлээс байгаа шүү дээ. Өөрөө арцуулчаад өөрөө үгэж хийжлээ. Тэгэл тий. Үгнүүдэд диалогоо чийжлээл. Тэгэл харьцаа ингээл тэгэл их натурал тоглох хэрэгтэй гэл юм авч байгаа. Тэгээд ерөөхдөө анханасаа зохиол дээр бид нар хамт явсан болохоор гаан очрынхоо үгийг бас маш сайн аваад ерөөхдөө ажиллахад юм амар байсан. Ер нь анх удаага ажиллахад. Мегагийн орноо юм ямар ч илүү дутуу юм байхгүй илүү зүгээр яг өөрийнхөө юм амьд явсан. Би тэр нөгөө дүр сонголтын дээр нөгөө 80-ийн жишээг бас ингээ ярих гэж бодож байна. Би нөгөө энэ маск продакшны жүжигчин юм сүхвэ гэдэг чинь нэг манай марзан сүхвэ тийм ингээ марзанууд тийм хүүштэй амдан тийм. Тэгээ мань хүний ингээ би фэйсбુક дээрээс ингээ хараалангууд мань хүнд энэ дээр их тийм маазарсан, марзгансан дээр янз янзын бичлэгүүд их оруулаад тэгтээ нэг тэр юмных нь ард нэг юм байгаадсан юм аа нэг юм сонин. Ингээ яг ингээ аваачаад наачих юм бол зөв юм дээр аваачаад наачих юм бол энэ хүнд нэг юм онцгой чанар байгаад байна гэдгийг. Тэгээ би сүхвэтэй уулзаад тэгэд би сүхвэг сонгоцсондоо амар баярлдаг байхгүй. Тэгээд тэр нэг юм мань хүн нэг тэр яг юм номнуудыг ингээд юм холгаалаад энэ миний үлгэрүүдийг авах гээд байна гэдэг хэсэг дээр орчоод ингээд юм 30-40 минут ингээд ихэр татаж уйлж мөөлөд байгааг нь би ингээд дараа нь тэр зургийн дараа штэ тий. За энэ хүн бол үнэхээр бас ер нь бол гоё хүчтэй мэдрэмжтэй жүжигчин байна да тий. Ягаад тэгэхээр тэр чинь нэг юм кинон дээр бол нэг юм 20 орчим секундын хэсэг штэ тий.
тэр нь тоглоод ингээ гарч ирэхтэй. Тэгэхээр тэр шокноос гарч чадахгүй тийм байдалтай байгаа магааг харах бол нэг талтай гоё шүү дээ. Тийм. Тэгээ би бол ингээд сүхвэдэ чи намайг үзчихээ бол чамд 30 минут уйлж тэр тэшнээсээ гарч чадаагүй чинь төлөө бас онцгойлон баяр хүрэг яа л гэж хэлмээр. Ер нь яг кино өөрөө яг агуулгаараа батгаар ингээд эмзэглэхээр зүйл ихтэй юм шиг боловч нөгөө талаасаа тэр чинь өсвөр насны хүмүүс гарч байгаа учраас тийм хөнгөн бас нэг юм сэтгэл хөдлөм хөөрхөн хэсгүүд бас байдаг штэ. Тэгэхээр киноныхаа хэдүүл бас тэр хэсгүүдийг бас дурсаад хэдүүлээс яриа л да. Тэг мэдээж кино хийх явц чи өөрөө тэр чигээрээ эргээд харахаар бөө аз жаргалтай дурсамжууд бас дөрөн байдаг штэ тий. Ер нь сэдв их хүнд сэдв. Одоо баг эмгэлт шахуу сэдв боловч кино өөрөө их гэгээдэг кино байхгүй юу? Их гэрэлгээдэг кино. Кино үзсэн хүн одоо юу гэдэг тийм нэг хүнд драм драм үзчихсэн гэхгүй. Киноны төгсгөлд хүнд нэг тийм дотор нэг сайхан гэгээ татсан юм төрүүлдэг. Түүгээрээ тийм онцгой өрөмц кино болчихсон л та. Тэр олон жижиг деталуудыг ярьж болно доо. Тэр одоо сая тэр наяагаас гадна одоо зүгээр тэр нэг дэлгүүр худалдагч эмхтэй биш үү? Тэр наяатай харьцаж байгаа тэр харьцаа чинь зүгээр тэр л өөрөө бүхэл бүтэн ертөнц харагдаж байна. Тэс нэг юу лээ нэг юм авч өгөөд хутлаа оёлж урж байгаа шүү дээ. Тэгээд лаатар авч өгөө. Тэгээд одоо тэр нэг одоо хиний мегагийн эхнэр одоо тэр нөгөө мөнгө тоолоод нөгөө юу авдаг. Тэр авгаан зогсож байгаа гэдэг. Ерөөсөө тэр дотор энэ сул кадр юм баг л ховор санагддаг шүү дээ. Нарийн ширийн юмнууд ярих юм бол их юм байна. Эргээд Тэр нөгөө монголчууд ер нь нэг ийм ядарсан да жоохон нэг ийм одоо хөчгөө байгаа л гэж би ярьчих тий. Тэр нэг ийм жоохон ийм өвчтөө тийм хүмүүстэйгээ ер нь нэг тийм адлаад байдгүй. Харин ч тэднэрийг ингээд энэ тэнд ингээд харах юм ингээд хоолж юмсан ингэж юмсан илүү санаа зовж яадаг тий. А энэ чанар жишээлбэл ингээд өнөөдөр ийм надад ингээд илүү л ингээд нэг багасаад байгаа юм шиг тий. Харин ч нэг эргээр нэг юм бэргэх ч юм уу тэгэх ч гэдэг ч юм уу тий. Намайг ингээд хүүхэд байхын ингээд бодож ангууд тиймэрхүү хүмүүс их тийм сонин онцгой содон санагддаг. Тэнгүүт ингээд гэртээ хүртэл оруулаад ингээд хоолчдаг, хоноод яв гэдэг тий. Гутловтын сольж мэлж өгдөг байсан нэг бидний нэг юм чанарын юм байгаа. Тэгэхээр нөгөө нэг юм дотор байдаг юм чанар байсан тий. Дэлгүүрийн худалдагчийн одоо яг номынхан тэр нэг юм ярьж байгаа тий. Ингээд харахаар тэр наяа чинь бараг тэр дэлгүүр болж дурлаатж байгаа юм шиг. харцууд дурлж хараад байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр яг тиймэрхүү нөгөө биднэрт байдаг тэрийг юм шууд илэрхийлэх биш. Гэхдээ яг нөгөө нэг юм амьдрал дээр ийм хоорондын нэг юм харилцааг бид нар ингээд тавиад өчгөр тэр өөрөө юм нэрээ ингэдэгтэй гэдэг нэг юм үнэн ингээд ирж байгаа. Тэгээд надад зүгээр нэг юм хөөрхөн санагддаг нь манай нөгөө гол дүрийн хүү нөгөө бас нөгөө гол дүрийнхээ охин одоо бас амьдрал дээрээ дурлцнаа тий. Киноныхаа явцад уу? Тий явцд. Тэгээд нөгөө би ингээд явуулаад тий жоохон ингээд ингүүд тэрэн дээр их тийм хүчтэй аавна. Тэгээд тэр чинь нөгөө нэг талдаа нөгөө юу гэдгийг ингээд харамлаад байна штэ. Тэнгүүд тэрийг одоо юу гэдгийг бид нар юм олзуурхаж ашиглаж байгаа хөөхгүй. Тэ. Тэгээд ингэнгүүт яг тэр байдлын тэрээр ингээд зураг авалтын төрлөө оруулж маруулахар чинь. Тэ. Тэр бол их гоё нөхцөлтэй найруулагч юм болов. Тэр чинь ингээд ол зурчиж байгаа. Тэр харж байгаа харц бол өөр шүү. Тий. За бидний ярилцах цаг ер нь дуусах төхөж байна. Тэгээд мэдээж нэг уран бүтээлийн аварт ярих, дурсах олон сайхан түүх, олон сайхан хүмүүсийн тухай яриа бол бүрнэн. Гэхдээ бол бид нар ингээд нэвтрүүлгээдээ бол цөөн зүйлийг дурдлаа. Тэгээ кинон дээр бол хүмүүс их олон зүйлийг анзаарч харах байх гэж бодож байна. Тэгээд би оролцож байгаа уран бүтээлчдээсээ одоо байнга асууж байгаа. Яагаад ер нь энэ үзэгч дурсаж яваараа гэдэг киног үзэх хэрэгтэй юм бэ? Та бүгдийн хувьд тус бүртээ тэр шалтгааныг бас хэлээч. Нэгдүгээрт тэр нэг киноны хилээд байгаа үндсэн санаа байна. За тэр ном соёлд агуулган шүү дээ. Ном соёлд ийм хайр гамгүй хандаж болохгүй. Энэ өөрөө сэтгэл зүрхэнд ой санамжинд, ард түмний ой санамжинд ямар эмзэг шарах болж үлддэг юм бэ? Энэ чинь 1920 онд гарангуудаа бид нар ч багаан тийм кино зэтгээсэн шүү дээ. Соёлын өмнө нь байсан буддын шашны бүтээсэн кичнээн сая номыг чинь одоо шатаагаад устгаад сүйтгэхэд нөгөө судрах нь баримтгаар нь хөлөө ороогоод явжсэн тийм үе 100 жилийн өмнө байсан. Гэтэл тэр тийм үеэ бид нар ахаад энэ соёлдсон, гэгээрсэн цаг үедээ ахаад тавтчихсан.
Энэ өөрөө уран бүтээлчин энэ ийм юмыг давтаж болохгүй юм шүү гэсэн нэг тийм дотоод сэтгэлийн ордуу уг тэр хүүхдүүдийн эмзэглэлээр дамжуулж манай уран бүтээлчдээ өнөр хүчтэй илэрхийлсэн. Тэрийг үзсэн хүн болгон ямар нэг хэмжээгээр мэдрэх байх. За дээр нь тэнд байгаа тэр нэг гэгээ ертөнц байна. Тэр гэгээн ертөнц тэр нийгмийн том эргэлтийн одоо машинд яаж тэр гэгээ ертөнц өөрийгөө хамгаалан тэмцэж байгаа. Мөн тесэн төвцөж байгаа. Тэгээд сэтгэлдээ ямар хүн шарахтай үлдэж байгааг давхар харуулж байгаа. Тэгээд тэрийг л одоо үзээд мэдрэхэд л кино урлагийн одоо энэ кино бүтээсний эцсийн нэг зорилго гарах болов гэж бодож байгаа. За баярлалаа. Найруулагч. Би нөгөө ер нь бол түрүү хэлсэн. Тэгээд үзэгчид өөрсдөөсөө юм асуулт асуугаасаа гэж бодож байгаа. Энэ кино үзчихэд тий. Тэгээд энэ асуулт нь бол юу байх яг үзэгчид яг юм өөртөө тэрийг ингээд үлдээхийг ингээд хүсэж яах юм уу? Үлгэрт дургу хөвгт байхгүй шүү дээ. Үлгэрт сурахын тулд ном унших хэрэгтэй, сонсох хэрэгтэй. Тэрийг нь хэрэггүй зүйл гэж битээ ойлгуусаа л гэдэг зүйл хамгийн чухал. Хүн болгон мөрөөдөлтэй байх хэрэгтэй, уншдаг байх хэрэгтэй, тий, төсөөлдөг байх хэрэгтэй. Хүн уншихгүй, мөрөөдөхгүй, төсөөлөхгүй бол тэр хүүхд яг хэн болох вэ гэдэг нэг үсэн. Тэгэхээр тийм зүйл дахиад битээ тохиолдосоо л гэдэг үүднээс бид хийж байгаа. Дахиад үүдэрэ хармааргүй байх тийм зүйлийг тий бүгдээрээ. Тэгэхээр тэр бол хамгийн чухал зүйл гэж ойлгож байгаа. Тэгээд энэ дурсаж яваараа киног минь дахиж бас ингээд нөгөө үзэгчдтэйгээ уулзуулах тий боломж олгосон хүн бүхэнд баярлалаа. Тэгээд бас дурсаж яваараа гэдэг энэ бүтээлийг хамтдаа бүтээлсэн бүх уран бүтээлчдэд дахин баярлалаа. Монголын кино урлагийн зөвлөл ТV-с телевиз хамтран нэм гараг болгоны орой үзэгч та бүхэндээ Монгол киног онцлон тухайн киноны уран бүтээлчдийг бас уулзуулж байгаа. Энэхүү нэвтрүүлгийн маань дэмжин орон даяар байгаа үзэгч та бүхэндээ хүрэхэд хамтран ажиллаж байгаа ивенттэгчтэй бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Герман чанарыг та бүхэнд хүргэдэг Denk Pharma. Denk Pharma энэ удаа өнөөдөр нэвтрүүлэгт оролцож байгаа зочид маань бас бэлгийг бас илгээсэн байгаамаа. Тэгээд би энэ бүтээгдэхүүнийг онцолж та бүхэнд бас танилцуулж байгаа бэлгийг өгөх гээд байгаа. Энэ болохоор Cara Magnesium гэдэг нэртэй одоо бүтээгдэхүүн. Denk Pharma-г одоо магниг бол бүгдээрээ л хэрэгэлдэг баха. Ялангуяа оюуны маш их ачаалттай ажилладаг хүмүүсийн хувьд за мөн булчин болоод зүрхийг маш их өндөр ачаалттай ажилуулдаг тамирчид хүртэл хэрэглэх шаардлагатай шинэ бүтээгдэхүүнийг бас Denk Pharma-гаас ингээ гаргасан байгаа байна. Энэ болохоор кератин тэгээд одоо магниг хамтд нь ингээд бүтээсэн өндөр тунтай бүтээгдэхүүн байгаа. Уран бүтээлчид бол ялангуяа за дээрэс нь зохиолчид, найруулагчид бол нэг юм оюун ухаан тархины хувьд маш тесрэлттэй үйл ажиллагаа хийдэг гэж би бол боддгийн. Удаан хугацаанд бодож явдаг. За тэгээд мэдээж төрөний ингээ хэлдэг шиг юм хүнд бөгөөд имзэглэхүйц одоо зүйлийг бодоод яваад хахаар нөгөө дотроо ингээд зангираал бодоод шандаад одоо нөгөө тарих оюун нь бол маш их ачаалттай ажилдаг болвол та бүхэн ядаргааг одоо ялаад дээрэс нь богино хугацаанд эрч хүч энерги нэхэд бол энэ Cara Magnesium гэдэг энэ шинэ бүтээгдэхүүн бол та бүхэнд бас ингээд туслах юм байна. Тэгээд хэрэглэхэд маш хэлбэр дотроо нэг ширхгээр нь одоо ингээд шууд задлаад уугаад эсвэл найруулад ууж болдог ийм бүтээгдэхүүнийхаа дээжийг манай ивенттэгч манаас та бүхэнд уран бүтээлчд маань зориулж илгээсэн байна. За мөн энэ дотроо бас D витаминыг бас ингээ хамтд нь ингээ багтаасан байгаа шүү. За ингээд нэвтрүүлгийг бэлтгэж үзэгчдэд хүргэх боломжийг олгож байгаа одоо Denk Pharma-гийн хамт олондоо бас маш их баярлалаа гэдгийг бас зочдынхаа өмнөөс хэлмээр байна. Ингээ та бүхэндээс гарын бэлгийг нь гартуулъя. Та бүхэн бас эрч хүчтэй байгаараа, илүү их энергитэй байж бас уран бүтээлээ их сайн төрөөрэй. За өнөөдрийн урилгын маань хүлээж авч хүрэлцэн ирсэн уран бүтээлчтэй маш их баярлалаа. Уран бүтээлээ хүргэснээс хойш олон жилийн дараа бас хүрэлцэж ирээд өөрийнхөө уран бүтээлийг бас бидэндээ хуваалцсан та бүхэнд бас их таатай байсан болов уу гэж бодож байна. Тэгээ бид нэр энэ Монгол кино гэсэн энэ нэвтрүүлгээрээ дамжуулаад Монголынхаа үзэгчдийг Монгол киногоо эргэж үзэх уран бүтээлчдийн бас халуун яраагаар дамжуулан уран бүтээлчдийн уран бүтээлийн тэрэг амт чимтгийг бас мэдрээсэй гэж энэ хүн нэвтрүүлгээ ТV-с телевиз Монголын кино урлагийн зөвлөл хамтран бас бэлтгэж байгаамаа. Нэм гараг болгон хүлээн үздэг хамтдаа байдаг үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Одоо ингээ бүгдээрээ хамтдаа энэ ярилцлагынхаа дараагаар дурсаж яваараа уран сайхны киногоо хамтдаа үзцгээе.
дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй.